A. 大山，你和马可谁个子高 ？B. 马可比我高，我比马可矮一点儿。A. 那你们谁大 ？B. 我比马可大2岁。A. 你们谁的汉语说得更好 ？B. 马可比我说的一些，我的汉语没有他好。A. Даашан эсвэл макрот хоёрын хэн нь өндөр вэ? B. Макро надаас өндөр, би макрогоос арай намхан. A. Та нарын хэн нь ахмад вэ? B. Би макрогоос 2 насаар ах. A. Та нарын хэн нь хятадаар илүү сайн ярьдаг вэ? B. Макро надаас илүү ярьдаг. Миний хятад хэлний хэл түүнийх шиг сайн биш ээ. A. 我喜欢历史课、体育课，不喜欢数学课。B. 为什么？数学也很有意思啊。A. 我觉得数学比历史难多了，我听不懂。B. 别担心，我可以帮你。A. 好啊，我们每天学多长时间 ？B. 1-2个小时吧。A. Би түүхийн хичээл, бие тамирын хичээлд дуртай, харин математикийн хичээл дургүй. B. Яагаад? Математик бас их сонирхолтой шүү дээ. A. Би математикийг түүхээс хамаагүй хэцүү гэж бодож байна. B. Санаа зовлтгүй, би чамд тусалж чадна. A. За бид өдөр бүр хэр удаан суралцах ёстой бэ? B. 1 эсвэл 2 цаг байхад болно. A. 你最近比以前来的早多了，搬家了。B. 是啊，你不知道我上个月就搬家了，走路20分钟就到。A. 那很方便啊。B. 我还打算买辆自行车，骑车7-8分钟就能到。A. 你不是有一辆吗？ B. 那辆太旧了，要换一辆，很便宜，200-300块钱。A. Чи сүүлийн үед өмнөхөөсөө хамаагүй эрт ирэх болсон байна. Нүүсэн үү? B. Тийм ээ. Чи мдээгүй байна уу? Би өнгөрсөн сард нүүсэн бөгөөд алхахад 20 минут л хангалттай. A. Тэгвэл их тохиромжтой юм байна. B. Би бас ундаг дугуй худалдаж авахар төлөвлөж байгаа бөгөөд дугуйгаар 7 юм уу 8 минутанд дотор л хүрдэг. A. Чамд нэг дугуй байгаагүй билүү? B. Тэр нь хэтэрхий хуучин болохоор солих хэрэгтэй. Их үнэтэй биш. 200-аас 300 яан байхад л болно. A. 这2个地方的房子一样吗？ B. 不一样。您看，学校外边的房子比学校里边的大一些。A. 大小没关系，主要是环境，哪个更安静 ？B. 学校里边的没有学校外边的那么安静。A. 哪个方便一些呢？ B. 学校里边比学校外边方便，附近有前3-4个车站。A. Энэ хоёр газрын байшин адилхан уу? B. Адилхан биш ээ. Харж байна уу? Сургуулийн гаднах байшингууд нь сургуулийн доторх байшингуудтай харьцуулахад арай том. A. Хэмжээ нь хамаагүй, хамгийн гол нь орчин. Аль нь илүү нам гүн вэ? B. Сургуулийн доторх нь сургуулийн гаднах шиг тэм нам гүн биш ээ. A. Аль нь арай илүү тохиромжтой вэ? B. Сургуулийн дотор тал нь гаднахаасаа илүү тохиромжтой. Ойр хавьд 3-4 автобусны буудал байдаг. A. 我先走了。B. 你去哪儿 ？A. 我去图书馆借本书。B. 帮我把这本词典还了吧。A. 好，等一会儿你离开教室的时候，记得把灯关了。B. 好的，放心吧。 A. Би трүүлээд явлаа. B. Хаашаа явах гэж байгаа юм бэ? A. Би ном авахаар номын сан руу явах гэж байна. B. Надад туслаад энэ тол бичгийг буцаагаад өгөөч. A. За, дараа нь ангиас гарахдаа гэрлээ унтраахаа мартаозай. B. За, санаа зовлтгүй. A. 会议结束后，别忘记把空调关了。B. 好的，王经理2点左右来了个电话。A. 他已经到北京了。B. 是的，他正坐地铁来我们公司呢。A. 等他到了就告诉我。 A. Хурлын дараа агааржуулагчаа унтраахаа битгий мартаарай. B. За, менежер Ван 2 цагийн үед залгасан. A. Тэр Бээжинд ирсэн үү? B. Тийм ээ, тэр манай компанид метрогоор ирж байгаа. A. Түүнийг ирэхэд надад мэдэгдээрэй. A. 还差1双筷子，你去拿一下。B. 今天怎么做了这么多菜？ A. 今天是你爸爸的生日，
B 真的啊？我把爸爸的生日忘了。A 那我们今天喝点啤酒吧。B 医生说你爸爸一口酒都不能喝，别让他看见酒瓶子。 A. Нэг хос савах дутуу байна чи очиад аваад ирээч. B. Өнөөдөр яагаад ийм олон хоол хийсэн юм бэ? A. Өнөөдөр аавын чинь төрсөн өдөр. B. Үнэхээр үү? Би аавынхаа төрсөн өдрийг мартчихаж. A. Өнөөдөр баг зэрэг шар айраг ууцгаая. B. Эмч хэлэхдээ аав чинь ганц ч балах шар айраг ууж болохгүй гэсэн лонхойг нь бити харуулаарай. 这个笔记本电脑我去年买的时候要5000块左右，现在便宜多了。我想把这个电脑卖了，再买一个更好的。现在我每天起床后的第一件事就是打开电脑看电子邮件。我已经很少写信，也很少用笔写字，已经习惯用电脑来学习和工作了。哪一天突然没有了电脑，我们怎么办呢？ Энэ зөврийн компьютерыг би өнгөрсөн жил авахдаа ойролцоогоор 5000 юан төлж байсан. Харин одоо энэ нилээд хямдарсан байна. Би энэ компьютероо зараад илүү сайн нэгийг шинээр авахыг хүсэж байна. Одоо би өдөр бүр өглөөс ирээд хамгийн түрүүнд компьютероо асааж захим шуудангаа шалгадаг болсон. Би одоо загтал бичгэнч ховор үзэг ашиглан гараар бичгэнч ховор багассан байна. Компьютер ашиглан сурах, ажиллахад аль хэдийн дасчихжээ. Хэрвээ нэг өдөр генет компьютер байхгүй болчвол бид яах вүлээ?